Амьдрал баян, баяр гуниг, жаргал зовлон, инээд баясал, элдв эрээн асуудал сүжирэн хослон оршдог энэ амьдрал баян байхаас ялтай. Энэ бүхнийг төрөх үхэхийн нухчаанч гэж хэлж болох. Хүн төрөх нь үнэн болбоос үхэх нь үнэн. Өөрсдийн мөнх бус мөн чанарын талаар бодиттой хандлагатай байх нь бидэнд амьдралаа бүрэн дүрэн ашиглаж, алхам бүртээ учир утгатай амьдрах боломжийг олгодог. Тиймээс үхэл бол та бидний дайсан биш юм. Тэгвэл үхэл гэж юу вэ? Хүмүүн бид төрхийн жаргал баяслыг ярьдагч үхэхээс юунд имээд юм бол? Энэ талаар ярихад яагаад сэрвэж муугийн ёр хэмээн сэжиглэнгүй хандна вэ? Үхлийг бид тойрч бус дайрч гарах нь үнэн учраа энэ сэдвийг хаалттайгаар бос ёс зүйтэйгээр үүлэхийг зорьсон маань нэ. Бид одоо хэдий энэ насандаа одоо юу гэдгийг царай зүс бие хагаа одоо бодож ухтаал үнтэй ховч сонор өмсдөг. Эсвэл одоо юу гэдгийг үнтэй байр савнд амьдраад үнтэй гэсэн болгон сайн сайхан гэсэн болгоныг хэрэглээд хөгшрөхгүй өгөхгүй байхын тулд бүхнийг хэрэглээд ямар ч хэрэг алгадаг. Үхэл гэдэг бол бидэнд ирж байгаа зайлшгүй нэг одоо амьдарч байгаагийн хувьд бол үхэл гэдэг бол төлөөс юм байна. Тийм нэг амьдралын чанар гэж юу вэ? Энэ амьдралд хандж байгаа хандлага эндээс нөгөө үхлээс сайхан айдас. Үхэл бол одоо айхтар зүйл, айхтар биш зүйл гэдэг нь үхлээс айх ёстой, айх эсгүй гэдэг энэ олон асуудал гарч ирсэн. Тийм болохоор бол өнөөдрийн одоо Монголын нийгмийн судлаачд бол тухайн хүн ямар итгэл үнэмшилтэй вэ? Шашингүй үзэлтэй юу, бурхны шашинтай юу, лалын шашинтай юу, христийн шашинтай юу? Энэ одоо бүлгийнхээ онцлогт тааруулж одоо энэ амьдралын чанар, үхлээс айх айдас, үхлийн тухай бол ярилцах ийм цаг үе ирээд байгаа юм. Тэгэхээр үхэл гэдэг бидэнд нэг зайлшгүй ирэхээс хойш үхэхийн цагт надад юу хэрэг болох вэ гэдэг тухай бодох хэрэгтэй байна. Тэр үхэхийн цагт энэ одоо додомдоо тордоод байгаа биеэч орхиод л явж байна. Ах トゥ хамаатан садан хураасан эд тогшил хөрөнгө мөнгө нэр төр энэ бүхнийг орхиод л явж байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө үхээд надад юу хэрэг болж байна гэхээр буян хэрэг болж байна гэж. Тэгэхээр буян хэрэг болж байгаа учраас би одоо амьд авах цагтаа буяныг үлдэх хэрэгтэй юм байна. Үхээд би за муу төрөлд одоо төрөхгүй муу заяанд унахгүй тул там төрөхгүй тул би завсрын төрөлдөө одоо юу гэдгийг тийм ээ янз бүрийн юм сатараад ингээд одоо муу төрөл төрөхгүй тул одооноос би буяныг үлдэх хэрэгтэй байна гэж. Буян хийдэг гэдэг зүйл дээр бол бид нар энэ оршуулгын хэлбэрүүдийн тухай ярихаас аргагүй. Өнөөдөр бол одоо Монголд бол бас крематор одоо энэ 100 орж ирсэн, оршуулгын янз бүрийн үйлчлэгнүүд орж ирсэн. Ингээд яг өөрийнхөө зүй тогтлоор ингээд хөгжөө явж байна. Яг энэ дээр бол одоо нэг манай нийгмийн шинжлэх ухаан, бусаатны зүй гэх юм уу, ер нь зөвхөн нөгөө төрөөс энэ ард иргэдийнхээ энэ оршуулгын зан үйлд оролцдоггүй. Одоо ингээд айжмаар энэ өөрөө ингээд хувьсаал яваад байгаа юм л да. Жишээ нь бол бид нар намайг баг багт бол коммунизмын үед бол цэцэг тавьдаг, хөгжим тоглодог, арх бодог, дууд болдог бол. Одоо бол ингээд өнгөрсөн 26-7 жил, 30 жилд бол энэ одоо яг цэвэр Орос маягийн гэх юм уу, коммунист маягийн оршуулгын зан үйлд буян хийдэг зүйл харьцангуй бурхны шашин тал руугаа явж ирсэн. Тэр 6 барайд явж ирсэн тэр ёс бол тэр тухайн нийгмийн үзэгдэл. Тэрний зургийг барьж явахын ашил бүгдэл бол шашны үүднээс аваад үзэх юм бол төдийлөн ашил бүгдэлтэй зүйл биш. Яг хөө хүний ёсны дагуу авч үзэх юм бол өөрийг хүндэдэг гэж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Зураг барьж явснараа сайн их мундаг сайн байхгүй мөртлөөсөө бас нэг муу юм бас байхгүй. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Олон одоо мухар сүсгийн олон одоо тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн зүйлүүд байна. Хизээч нас барсан хүн амьд байгаа хүнтэй ямар нэгэн байдлаар хор өнөөлгөр гэх юм уу тэгсэн тохиолдолд ерөөсө түүхэнд байхгүй. Өндөр түүхэнд байхгүй. Тийм учраас үлдсэн энэ одоо ар гэрийн юм уу одоо хайртай дотн байсан хүмүүс нь хоорондоо ярилцаад энэ хүнийг ямар хэлбэрээр оршуулах вэ? Оршуулсныхан дараа буян яаж хийх вэ гэдэг бүгд тохироод ингээд ийм найрамдалтай хийгээд ингээд одоо явдаг бол энэ бол болж байгаа юм. Нэвтрүүлгийг санаачлагч Түмэн буян компани. Бурхны шашинд бол одоо талигачи одоо бурхан болооч одоо бурхан болсны дараагаар алтан сав нээх гэдэг зан үйл бий болдог.
Тэгээд нам хүн тэрүүний зурхааг өнгөрсөн цаг юу гэсэн зураад тэгээд одоо тэр хүн ямар жилтэй вэ гэхээр тэр хүний тэр жилэнд нь тааруулсан зүгийн цаанаасаа одоо зурлагаар гараад ирсэн байдаг мах үдий. Тэгээд тэр тийм зүг рүү тийм ёсоор оршуулнаа гэж байгаа. За тэгээ одоо тийм жишээр одоо нэг бар жилтэй туулаа жилтэй хүн байх юм бол зүүн зүгт тийм ээ. Одоо ингэж оршуулнаа гэх жишээтэй. За тэр урд зүгт оршуулвал дунд зэрэг тийм ээ. Тэгээд одоо завсрын зүгүүд тийм гэж ингэхээр тэр сайн зүгт нь л одоо оршуулж нутгаглуулдаг юм бол. Тухайн хүний одоо шинжээг буруу нээх юм бол одоо үйл явдал их буруу л да. Жишээ нь одоо өнгөрсөн хүний юу ч н одоо жишээ нь 61 настай 81 настай хүн өнгөрөх юм бол 2 удаа цагаалдаг ийм ёстойгоо. Жишээ нь 61 настай хүн өнгөрлөө гэд бодоод үзэхэд 60 хүртэл настай 61 дээр өглөө гэж үздэг. Тийм учраас энэ хүнийг 2 удаа цагаалдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр 61-ний жил, 81-ний жилийн харс жил буюу хатуу жил гэж үздэг. За энэ жил дээр өнгөрсөн улсууд одоо араасаа дагалтай гай барцад их дагуулдаг гэж үздэг учраас одоо жишээ нь 61-ний жил дээр өнгөрсөн 62-ны жил дээр дахин цагаалдаг. За ингээ манай талигч маань одоо 62-ны жил дээр өнгөрлөө ингэж одоо бэлэгдэж одоо ийм цагаалга хийдэг байгаа. За юу яаж байгаа 81-ний жил дээр өнгөрсөн хүн одоо 99-81 одоо их муу ёрын төгсгөл гэж үздэг учраас мөн 2 удаа цагаалдаг байгаа. За ингээ манай талигч маань 82 нас хүрлээ гэж одоо ингэж бэлэглээ бодож ингэж дахин цагаалдаг. За мөн одоо 100 могоо өдөр одоо гарахыг бас хэцээрэлдэг. Ер нь талигчийг одоо зөөлөн гарагдаг л да. Даваа буюу баасан. За бусад даваа баасан няман зөөлөн гараг гэдэг. Бусад гарыг нь бол хатуу гараг гэж үздэг л дээ. Тийм учраас зөөлөн гарагтай ингэж гаргадаг. Манай одоо дээс багсан гэсэн хэлдэг гэж бол манай одоо хүн насвар сууны хараас уйлвал одоо зурдын авцгаад төрлөө болохоор явах үед нь бол одоо бороо бол цохнооч гэдэг юм уу. Далаа болоод одоо үер болоод ингээд замаас нь төрөвчлөгч гэдэг юм. Их олон янзын үлгэр байгаа юм. Бодын шишинд бол мэдээж хойт нас гэж байгаа гэж үзнэ, сүнс байгаа гэж үзнэ. Тэгэхээр зэрэг тэр хүний махан биеийн орхиод сүнсэн биеийг шилжээд тэрний дараагаар тодорхой амьдрал үргэлжилдэг гэж үздэг. Тэр амьдралын хугацаанд болвол буян хийж одоо тэр бурхан багшийн айлтсан гүнзгий номнуудыг уншуулж тэгээд дамаан болвол ерөөл талбиж тэр хүний сүнсэнд л туслаж байгаа юм гэж ойлгож болно. Талигаач гарахад одоо хүний тоо хамааралтай гэдэг тийм ээ тэгш тоогоор цондгоо тоогоор яваа тэгш тоогоор идэгчих юм уу. Тийм бол угаас номын ёсонтой байдгүй. Энэ сүйд л одоо тийм зан үйл гараад ирсэн байгаа. Ерөөсөө явах ёстой үн явдаг. Талигаач одоо хойч буйн салах ёстой хийх ёстой үн ерөөсөө бүгдээрээ хийх ёстой. Биес ингээд сүнс гараа явчихтан зэрэг үлдсэн энэ цогцос гэдэг маань бол зүгээр нэг одоо бидний хэлдгээр бол ингээд дээлээ тавиад орхиод явцсан дийлшгэл зүйл байхгүй. Тодорхой эзэн байхгүй. Тэгэхээр бид нар яах юм гэхээр тэр нөгөө биенээс салаа явцсан тэр сүнсэн зөвөр тэр буйныг хийж байгаа. Түнсэн шин цогцсонд биш. Тэгээд тэрийг явуулахын тулд яадаг юм гэхээр ерөнхийдөө Монголын газар нутг дээр бол 17 янзын майнын айдан байж. Энэ майнын айдангууд гэдэг бол Уманы Бадмихан гэсэн майнын 6 усгаар гарч байна. Энэ бол санскрит үг. Энэ санскрит хэл гэдэг энэ зүйл бол бардо буюу энэ зурдын ертөнцийн хэл байхгүй. Тэр зурдын ертөнцид Уманы Бадмихан гэдэг энэ одоо майнын 6 усгийг мартаг байгаа цагт төрлөө олж байна. Маань гэдэг нь монголоор чандамн эрдэнэ гэсэн утгатай үг юм. Үүнийг анх их нэгүсгч Бодисатва Арьявал 6 их ертөнцийн зовлон арилгахын тулд Маанийн 6 үсэг буюу Мааны Бадмихомыг бүтээжээ. Энэ 6 үсгийг Арьявалын зүрхэн тарин гэх бөгөөд үүнд их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд хэмээх утга батлаж буй учраас ийм нэрлэжээ. Бурхны 8 түмэн 4000 номын цогцын утга нь Маанийн 6 үсэгт хурсан гэж үздэг. Маанийн 6 үсгийн эд шид эрэд хувилгаан чанарыг тодорхойлохдоо унших бүртэн аав ээжийн ачийг амьсгал бүртэн шүд. Ахан дүүсийн тусыг ажил бүртэн сан. Анд нүхтийн ивэлийг алхан дутамдаан үнэлж цэгнэж яв. Алд бие минь их болсон 6 зүйлийн хамаг амьтдын тусын тулд зориулагдсан юм шүү гэж үргэлж санаж явах хэмээн
мэрэгд айлцсан нь бий. Энэ зурдын ертөнцид үхсний үнэмшил тэмдэг гэдэг нь юу гэдэг юм хэрэг хүн бол нэгдүгээр сүйдрэг болж байгаа. Хүн бол нас барлаа сүйдрэг бол. Хоёрдугаарт бол ямар нэгэн одоо ийм хатуу зүйл торж тогтохгүй. Шууд өөрийнхөө одоо чи гэсэн газар очиж чаддаг бол. Гуравдугаарт бол нөгөө бүдүүн үедээ амны бүдүүн үедээ буюу одоо хоол идэж чадхаа бол үнийг идэж болчихж байгаа. За тэгээ ийм болоод ингээд ирж байгаа учраас яд юм гэхээр энэ одоо тэр яг буян гэж хэлж байгаа тэр зүйл маань бол тэр нөгөө мань хөгжил буюу майныг дуулах. Энийг бол мани пужа гэж хэлдэг л дээ. Санскритаар өнөөдөр Монгол улсын хөл дэвсгэр дээр бол нэг 50 гаруй тийм майнууд зохиогдож. Тэр майнууд дотроо бол одоо яг амьд үлдээд байгаа нэг 17 мань байна. Өөрийн хоолоогоор ингээд тэр буян гэдэг энэ зүйлийг хийхэд ямар тустай юм бэ гэхээр үлдэж байгаа хүнд бол ямар тустай юм гэхээр ямар ч хүн гээд одоо ойр дотныхоо хүнийг алдчих юм бол сэтгэл бүглэрчдэг. Ингээд гадагшаа гарч чаддаг, уйлж чаддаг ч юм уу. Энэ үед бол тэр ингээд нэг майны айдангаар ингээд гарахаар чинь дотор нэг дотор уйлждаг байхгүй. Одоо яг би зөв энэ нэг ганц нэг майн татчих үзүүлэхэд бол тэр нөгөө ноён улсын зохиосон Намхан далай майн гэж байна л да. Энэ майныг ингээд татхад бол тэр хүний сэтгэл өөрөө саруулж байгаа. Үлдэж байгаа хүн. Ингэж татна л да. Маанийн 6 үсэг нь өөр өөрийн гэсэн утга учиртай байна. Умыг уншихад өвчний болон тэнгэрийн донг арилгах, гарах сааны хорлолыг зайлуулах, жилийн түүтгэрийг буцаах, насан хутгийг олох, нисванаас төрхийн үүдийг хаах, биеийн түүтгэрийг арилгах, мунхгийг дарах, тангараг доройтсныг арилгах аврал үзүүлнэ. Маг хэлэхэд мамын дон болон түүний дөрвөн хорлол, халуун өвчний дон, уур хилэн зэргийг дарах бөгөөд сарын түүтгэрийг буцаах, өвчнгөн шид бүтээхийг олох, тэнгэр бусын орон төрхийн үүдийг хаах, хилний түүтгэр болон номлолын тэнгэр дорооцныг арилгана. Нэг хэлэхэд хий өвчин, сэтгэлийн түүтгэр, тангараг дорооцныг арилгахаас гадна лусын дөрвөн хорлолыг номхотгож, өдрийн түүтгэрийг буцаах, цагийн шид бүтээлийг олохоо амийг дарна. Бадыг хэлэхэд савдгийн дон, бадган өвчний дон, тангарагын дороотол, нисванисын дороотол, савдгийн дөрвөн хорлолыг номхотгох, гаргийн түүтгэрийг буцаах, хүч чадлын ид шид бүтээлийг олгох, ойр зүрийн төрөлд хүрхийн үүдийг хаана. Мэг хэлэхэд шулмас эрлэгийн элчийн дон, түүний дөрвөн хорлол, хүйтэн өвчний дон, гишүүний тангараг дорооцныг арилгах, мөсөн галваас тонилгох, хормын болон атаа хорслын үүдийг хаадаг. Хумыг хэлэхэд ягчиг хийгээд гаргийн дон, түүний дөрвөн хорлол, шар өвчний дон, тангараг бөгөд дорооцсон зэргийг арилгах, цаг бусын үхлийн галбаас тонилгох, юу хүссэн бүхнээ бүтээхийн шидийг олох, тамд төрхийн үүдийг хаах нягууртай хэмээн үздэг ажээ. Мааныг хэдий чинээх уншин, буян төдий чинээх хурж, нүгэл хилэнгээ нэмгэлэх, зовлонгоос гэтлэн сайн төрөл төрнөө хэмээн залбирч, биширч, сүсгэлэн унших ёстой байна. Одоо шинжэн дээр талигаштай одоо зориулж одоо засал ном гэж буудаг штэ. За тэгээд үлдэж байгаа ам бүлдээ бас одоо засал ном байгаа. Тэгэхээр энэ талигаштай голцоо энэ одоо ерөөл майны ерөөл, орой ерөөл, тогтоог өнгөрөг, одоо барц солдөө, тарвчим гэдэг одоо засланы номнууд уншигтай. Тэр нь болохоор талигачийг зам өрийг тэгшилж байгаа. За үлдэж байгаа ам бүл нь болохоор одоо тийм жилтэй улсууд одоо үлдэж байгаа ам одоо таалуулахдаа одоо бодоо таалуулсан ч бай те. За тэгээд одоо үлдэж байгаа ам болд нь одоо тийм жилтэй улсууд тийм засал гээд байдаг. Тэрийг ерөөсөө номын ёсыг дагуу засал ном уншуулчихад одоо улсууд болохоор тэр одоо муу юм бодох юмгүй те. Сайн сайхан одоо болж яана л гэсэн одоо утгатай гэсэн үг. Бардуу тойдол буюу сонсгоод ихэд томилгогч гэж. Энэ номон дээр бол энэ 40 соногийн тухай гарч байгаа юм л да. Энэ нэг сүнсний дараах 7 хоногийн амьдрал төрөл орлого хамгийн бага хугацаа. Хамгийн эцсийн хугацаа бол 7-40 соног буюу 7 удаа орлого хийсний эцэст 49 дахь хоног дээр бол багтаад сүнс бол одоо дараагийнхын төрлийг олдог гэсэн хэвлэл өмчлөлөр бол 40 соногийн тухай ойлголт гарч ирсэн. Ер нь бол энэ бэлэвсэрлэх юм уу одоо энэ буйныг бол
нэрийг мартал хийдэг гэдэг учраас одоо яг манай уламжлалтын донд бол нас орсон өдрийг тохиолдуулж одоо буян ном харуулдаг нэг дайчт гэж нэрлэдэг ийм тохиолдол. За 3 жил бол тэр буяныг бас таслахгүй байдаг гэж үздэг. Тэр нь бол ямар учиртай юм гэхээр хүн бол төрөл аваад эхийн хөвлөд 9 сар оршоод тэгээд дараа нь ингээд 2-3 нас хүртэл нэг хүүхэд ч юм бол одоо нөгөө хамгаалалттай тийм өмнөх амьдралтай холбоотой байдаг гэж үздэг учраас энэ одоо бэлэвсрэлийн хугацаа гэх юм уу буян хийх хугацааг бол 40 сарнаас 3 жилийн хооронд таслахгүй ингэж хийдэг энэ шалтгаан нь бол ерөөсөө энэ амьдрал болоод хойд амьдрал хоёр энэ хоёрын хоорондох одоо энэ хэлхий холбоо харилцааг хэлж байгаа юм л да. 49 хоног бол тэр нөгөө шашныхаа тогтсон тааллын дагуу хүний амьдрал үргэлжилж байгаа, сүнсэн биений амьдрал үргэлжилж байгаа гэж байгаа. Тэр үед бол тэр номуудаа уншаад зам мөрийн зөв залах тэнд тусгай мэрэгсэн лам нар байна. Монголчууд бол шашин хүчтэй дэлгэрч байх үед бол нөгөө ерөөлийн лам гэж байна, хойд гуншдаг лам гэж байна. Тэр хойд гуншдаг лам нь бол маш өндөр бясалгал хийшгсэн. Өөрөөр хэлбэл хүний оюун ухааныг удирдах чадах, тэгээ бидний нүдэнд харагдахгүй байгаа тэр ертөнцийг харж чаддаг тийм эд шид хүч гэгэрлийг олжчихсан тийм лам нар удирдах тэр цаан оронд явуулчих тийм зам хөлөд байсан. Тэрийг бол хойдох ламд өгөх гэж ярьдаг. За ерөөлийн лам гэдэг бас тусдаа байсан. Тэр ерөөлийн лам гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг 49 хоног дотор өдөр алгасалгүй араас нь бурхан багшийн айлцсан ерөөлийн хаан, за тэгэл Деважингийн ерөөл, одоо Деважингийн ерөөл гэх мэт олон ерөөлүүд байна. Тэр ерөөлүүдийг араас нь өргөлөл ерөөгөөд л сайхан тэр сүнсэн биеийн туслах үйл ажиллагаа явагдаж байгаа юм л да. Тэгээ энэ майныг бол одоо ингээд тасалдгүй уншдаг. Яг одоо манай одоо ингээд нөгөө яг жинхэнэ тэр үлдэж байгаа буян гэдэг чинь одоо нэг хүн нас бараад тэгээд гаргах хүртэл нэг хэд хоног байж 2-3 хоног заримдаа 4-5 хоног болдог. Энэ үед бол нөгөө таслахгүй уншдаг. Тэгээд энэ майныг уншаад байхаар яадаг юм гэхээр нөгөө үлдэж байгаа хүмүүс нь сайхан бас нэг сэтгэл санаа авч яадаг, тайвширдаг. Нөгөө утгаараа л цаашаа явж байгаа сүнс гэдэг маань тэр нэг зурд гэдэг нэг тийм бардо гэдэг тэр газар явж байгаа сүнс бол тэр нөгөө дараагийн төрлөө болоход энэ одоо манай бадмынхан буюу одоо ер нь бадамлынхаа цэцгнээс одоо төрлөөг суулгахтай үг штэ. Яг утга нь бол яг тэр нөгөө тэр ихэн умаач юм ер нь ямар нэгэн төрөл болоод ингээд тэр сэтгэлийн шууд одоо дараагийн төрлөө болохоор явах юм замд бол юм. Майн бол юм учиртай байна. Тэгэхээр бол жинхэнэ буй хийж байгаа буян гэдэг чинь өөрийнхөө дуу хоолойгоор өөрийнхөө биеэр одоо майн хөгжиж чаддаг нь бол одоо мөргөл хийдэг юм ингээд өөрөө биеэр үлдэх зэрэг бол цаашаа тэр явж байгаа сүнсэнд ингээд зориулагдаж ингэж хийдэг. Эдгээр энэ шашныг учир зүггүй одоо ингээд шүтээд өдөр болго ингээд тавилга хийгээд байдаггүй ч гэсэн ерөнхийдөө бол нийтээр хүмүүс бол сүнс байдаг гэдэг бүлийн зөвшөөрчж. Тэгэхээр энэ оршуулгын зан үйл гэдэг зүйл энд бол ухаантай ханддаг, эрүүл сарал ханддаг. Одоо нас барсан хүнээсээ айхаа болоод харин энэ хүний би одоо төгс төгөлдөр сайхан буян хийж оршуулах нь урлаг юм а гэдэг нь одоо хүн суралцах хэрэгтэй. Энэ дээр бол улс соёлын амбалд ажиллах хэрэгтэй. Дээрээс нь оршуулгын бизнес эрхлэлтэй компаниуд бас ажиллах хэрэгтэй. Тэгээд лам нар бас ажиллах хэрэгтэй, судлаачтай ажиллах хэрэгтэй. Ингэж сая бол бид нар бол энийг соёл болгоо. Энэ бол соёл байх хэрэгтэй зүйл. Бид нар хэрвээ ингээ хойд нас гэж байдаггүй, сүнс гэж байдаггүй гэд тэгсэн байлаа ч гэсэн ер нь бол өхөл бол цэг биш, бус биш, төгссөн биш. Энэ бол таслал үргэлжилдэг. Бид нар бол дийлээ ингээд солиол, дийлээ талиал, дийлээ солиол ингээд яваад байдаг. Энгийнээр ойлгол. Хүмүүн бид байгаль эхийн өрс. Тэмдээч бид байгалийн хуулийг дагаж төрөх үхэхийн цаг дор бодлоон зэгцэлж алхмаа тэгштгэн зөв амьдрахыг хичээх нь хүн болж мэндэлсний утга учир билээ. Иймд мөнх бус энэ амьдралын мөнхийн үннээс эмээлгүй оршин инх явж сэтгэлэн амьдрал болтугай. Сайн амгалан болвэ.